Эхний мэдээ хүргэе. Улсын хурал дахь хууль зүйн байнгын орооны өчигдөр үдээс хойш болсон хуралдааны үеэр Улсын хурлын гишүүн их баяр 3 жилийн өмнө авилгын эргээр шалгагдаж шүүхээс ял сонссон Баттүлийн жинхэнэ эзэн нь одоогийн сангийн сайд Жавхлан гэх утгатай мэдээлэл хийсэн. Тэгвэл Улсын хурлын гишүүн төрийн хариуцлагатай албан тушаалтантай холбоотой хийсэн уг ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бэлтгэсэн мэдээллийг та бүхэнд өгöd өгөрхье. Тэгсэн чинь нөгөө 7.5 тэрбум төгрөг СЭФ-ндээ хураалгаад баригдсан Баттал гэж нөхөр өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм бэл. Богд ууланд амралтын газар шүү дээ. Тэгээ энэ одоо засгийн газар яагаад байгаа юм? Энийг тэр амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Мөнгө мэддэг сайд байх гэж байгаа. Өөрийг нь илчтэйгүн төлөө богд уулан тэр үнийг амрааж байна гэсэн үг. Мөнгө өрдөг сайд Монголд ганцхан байдаг шүү дээ. Сангийн сайд гэж. Тий. Дархны өнгө хэвчтэй. Баталж. Тий. Тэгээ энийг ч одоо байнгын орооны хурал дээр ингээ хэлэх юм уу эсвэл үнэхээр ийм бодиттой мэдээлэл байгаа та шууд шүүхт дараагт нь хэллээ шүү дээ. Эзний шалгаа. Эзэн өөрөө гараад ирсэн байна. Өөрийгөө илчлээд. Тэр үнийг амраагаад байна гэж шагнаад шүү дээ. Та энэ мэдээлэл хаанаас ирсэн? Одоо амлалтанд байгаа гэж мэдээллийг сурулж нуус хэрэгтэй та хүн ярьдаг үстэй. Тэгээ та төрийн хариуцлагатай албан тушаал хасж байгаа хүн учраас энэ чинь тэр амралтанд амарч байгаа. Энэ чинь энгийн амралтын газар ихгүй. Тэр амралтын газарт одоо амарч байгаа хүмүүс чинь энд нөгөө нэг зурагтаар СЭФ-нээсээ мөнгө гараад байсан хүн чинь энд амраад байна штэ гэд одоо хүмүүс ярьж штэ. Үгүй хүмүүс зүгээр ярьж штэ. Даварцсан байгаа зү. За тэр хуулийн байгууллагын шалгаад тогтоогоо тэр залуу одоо ялаа идлээд явж байгаа гэж би ойлгосон. За тухайн үед ч бас иймэрхүү өнцгүүд гаргаж ирэл бас над руу дарахных нь бол сайн ч муу ч за энэ муугийн лилвэх наах гэж оролддог юм да тийм. Ийм л зүйл ийм өнцгөөс явчихсан болов гэж харж байгаа. За хуулийн байгууллагууд энэ талаар бас дуудаж чалан дуудахгүй чалгаж тодруулах юм зүйлүүд ажлуудаа хийсэн болов гэж ингэж бодож байна. За тиймээс одоо тэр залуутай огтын ямар ч холбоо сүлбээ байхгүй, ямар ч тийм шаардлага байхгүй гэдгийг бонцолж хэлье. их баяр гишүүн та хоёрын хувьд хоёулаа хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс те. Тэгээд энэ мэдээлэл дээр та юу гэдэг гомдол гаргах шүүхт хандах ч юм уу юм явах уу? За яах вэ? Одоо их баяр гишүүнийг өөрийг харъя. За энийг одоо нотлох хэрэгтэй. Хэрвээ ингэж намайг буруутгахыг явж одоо юунд орсоод гүгээд байгаа юм бэ? Тэр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг хууль зүйн дотоод хэргийн сайд төсвийг оруулж ирж улсын хурал дээр хамгаалсны хувьд би 100% хариуцж энэ мэдээллийг өөрөө сайн мэдж байгаа учраас хариулахад энэ асуудал дээр бол тэр ямар нэг тийм хэн нэгэн хоригдлоос болж нэмэгддэг байгууллагын төсөв гэж байхгүй. Одоо 2025 оны төсвийг өнгөрсөн оны 7 сарын бүр тодорхой өдрөд бол 25-ны өдрөөр тасалбар болгож сайд нар төсвөө сангийн яамд хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ хоёр сайд маань өөрөө 2024 оны төсвийг бэлдээд одоо үлдээсэн гэсэн үг. За одоо Алтан гэрээ сайд маань бол учраач олоогүй байж байгаа л одоо төсвөө өргөн барьсан. Одоо нэгэнт боогдсон, батлагдсан төсвүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа манай бүх энэ удаагийн бүх сайд нар маань. Ялаа эдэлж байгаа. Тэр үчин 7.4 жил авсан шүү дээ. 3 шатны шүүхээр ялаа аваад одоо харахын гээд ялаа эдэлж байгаа. 409-гээд одоо 5% тэгэхээр бол хуучин эмгтэнч дойрхангийн суурь гэж одоо суурин дээр баригдсан. 409 төгрөг харахын гээд байгаа. Тэр харахын гээд Баттал ялаа эдэлж байгаа.